сэтгүүлчдүүдэд хангаар дэстүүдтэйгээ холбогдно. Хангаар дэстүүдэд сэтгүүлч Эрдэнэ болгоо өнөөдөр ажиллаж байгаа. Зочидтой ярилцаж байна. За баярлалаа үзэгчдээ дахин өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр туушин зочд буудал зохион байгуулагчсан нэг арга хэмжээ бас аж ахуйн нэгжүүлэлт иргэдийн анхаарлыг татаж байна. За өнөө цаасыг олон нийтэд нээлттэй ажиллаж явах одоо энэ үйл ажиллагаа болоод энэ давхар бүртгэлийн асуудлаар ийм нээлттэй хилцүүлэг болсон байгаа. За энэ хилцүүлгийн талаар бас ямархуу одоо үр ашигтай зүйл болж байгаа талаар бид санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Жамбаа Жамцаас тодруулах авахаар хангаж төстэй орж ирүүлээд байна. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр яг энэ хөрөнгөний зах зээлийг одоо сайжруулах гэдэг юм уу? Ер нь Монголын дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын хөрөнгөний зах зээл дээр гарах нь боломж болцоог олгох, давхар бүртгэлтэй байх юм боломж болцоог олгох талаас нь өнөөдөр энэ хилцүүлэгтэр гол нь яригдлаа гэж ойлголоо. Хувьцаагаа олон нийтэд санал болгон гарах ажиллагаа тий. Тэгээд компаниуд хувьцаагаа нөгөө бид нэр IPO гэж ярьж нэрлэдэг тийм олон нийтэд анхудаа хувьцаагаа гарах ажиллагаа бол компаниуд хувьцаагаа одоо өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх, үн цэнээ нэмэгдүүлэх, зах зээлийн үнэлгээгээ тодорхойлох. За тэгээд одоо засаглалын тод байдал энэ олон зүйлүүдэд бол ач холбогдолтой байдаг. Тэгээд энэ талаар бол өнөөдөр энэ туушин зочд бодолд Монгол Улсын санхүүгийн зохицуулахаар JICA олон улсын байгууллага, тэгээд Японы JICA, Токио хөрөнгөний биржийн төлөөлөл, за бусад олон улсын байгууллагууд хамтраад ийм хэлэлцүүлэг хийлээ. Тэгээд хэлэлцүүлгийн зүгээр энэ хэлэлцүүлгийн үр дүн бол Монголд үйл ажиллагаа болж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгөний зах зээл дээр хувьцаагаа гарах, хөрөнгө татах, Монгол руу хөрөнгө татах нэг тийм боломж. Нөгөө талаас Монголын хөрөнгөний бирж дээр хувьцаагаа одоо арилжаалж байгаа 300 орчим компани. Энэ компаниудаас бас тодорхой шаардлага шалгуур хангасан тийм компаниуд бол гадаадын бирж дээр хувьцаагаа давхар бүртгүүлж арилжаалах. Өөрөөр хэлбэл Монголын бирж гадаадын тухайн компани сонгосон бирж одоо бирж дээр хувьцааны зэрэг арилжаалагдах ийм боломжтой болж байгаа. Ингэснээрээ бол компаниуд одоо хувьцааны хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээ юмнууд бол аягүй сайжирдаг ийм онцлогтой. За нөгөө талаасаа бол санхүүгийн зохицуулахаараа энэ хөрөнгөний зах зээлийн зохицуулалт хяналтыг Монгол улсад бол бодлого зохицуулалт хяналтыг бол хэрэгжүүлж ирсэн ажилтдаг байгууллага байгаа. Тэгэхээр манай байгууллага бол 2014 онд Японы санхүүгийн зохицуулах хороотой хамт ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд бол 3 жилийн хугацаанд Монголд энэ хөрөнгөний зах зээлийн чадварыг хэрэгжүүлэх JICA-гийн төслийг хийсэн. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бас энэ ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд энэ жил бол одоо энэ 6 сард энэ төсөл дуусна. Тэгээд сая та бүхэн бас мэдж байгаа улсын хурлын дарга Японд аль биесний айлчлал хийсэн. Санхүүгийн зохицуулахаараа бол улсын хурлд ажиллагаанд тайлбарладаг ийм улсын хурлын бэгдэх ийм байгууллага байгаа. Тэгээд манай хорооны дарга даваа сүрэн дарга юуны айлчлалын бүрэлдэхүүнд оролцож Японы одоо санхүү үйлчлэгийн агентлагтай 3 жилийн өмнө байгуулсан MOU-га бол дараагийн шилтэнд гаргаж зурсан ба нэг ач холбогдолтой юм арга хэмжээ болсон. Тэгээд энэ зурснаар бол эх 3 жил бид нар дахиад энэ төслийг бол үргэлжлүүлэхээр болсон. JICA-гийн төсөл 3 жилээр Монгол Улсын санхүүгийн салбартыг одоо бэхжүүлэх өргөжин. Өргөжөхдөө бол зөвхөн хөрөнгөний зах зээлээс гадна энэ даатгал, банк, санхүүгийн байгууллага буюу энэ бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх энэ үрэнд бол ирүүлэн өргөжөөд хэрэгжээд явах энэ санхүүгийн зохицуулахаараа Японы санхүү үйлчлэгийн агентлагтай бол ингээд хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд илүү дараагийн шатанд хэрэгжүүлэх тэр нь бол JICA-гаар дамжиж хэрэгжихээр ингэсэн. Тэгээд энэ бол өмнөх тэр 3 жил хэрэгжсэн төслийн хүрээнд хийгдэж байгаа хэлэлцүүлэг юм байна. Энэ өнөөдрийн хэлэлцүүлэгт бас Монголын компаниуд, санхүүгийн компаниуд, даатгал, банк, үн цаасны компаниуд, хөрөнгөний биржийн төлөөлөл, за тэгээ үн цаас гаргахаар зорж байгаа, сонирхож байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд тийм ээ их олон хүмүүс 200 гаруй хүн хамрагдлаа л да энэ оролцлоо. Тэгэхээр энэ за тэгээд Японы яг хөрөнгөний Токио хөрөнгөний биржийн яг олон улсын тэр компаниуд тийм бүртгэл хариуцсан газрын дарга аль биесний тийм хүмүүс оролцлоо. Тэгэхээр эдгээр бас энд уулзаад тодорхой мэдээллүүдэд солилцоод тийм ээ хамтын ажиллагаа өргөжүүлээ, тогтоогоод тийм ээ шаардлагатай мэдээллүүдэд шалгуур үзүүлэлт юмудаа тодорхойлоод ингээд уулзалтууд ингээд зохион байгуулад их ач холбогдолтой түүгээрээ бол их ач холбогдолтой зүйл боллоо гэж харж байна. Ер нь Монголын хөрөнгөний зах зээлийн чадварыг сайжруулах талаар олон жил ярьж байна л да тийм ээ. Яг одоо юу гэдэг нь Японтай хамтарч байгаа энэ бол үйл ашиг талаасаа болоод тэгээд давхар бүртгэл гэдэг зүйл чинь өөрсдийнхөө хөрөнгөний зах зээлийн чадварыг сайжруулах, нөгөө талаас гадны хөрөнгөний бирж дээр
давхар үнд цаас ажиллаж ялах энэ бол цогт олгож байгаа гэж ойлгох юм байна. Тийм. Ер нь бол тэгж ойлгож болно. Өөрөөр хэл ман дээр хөрөнгөний зах зээл чадвартай болно гэдэг нь чанартай бүтээгдэхүүнтэй болно гэсэн үг тийм ээ. Иргэдийн хөрөнгө оруулагчийн сонирхлыг татах үе чанартай бүтээгдэхүүн буюу тэр санхүүг хэрэгсэл одоо бид нар хувьцаа гэж нэрлэдэг тийм ээ. Хувьцаа, бонд болон бус төрлийн тэр санхүүг хэрэгсэлтэй болно гэсэн үг. Тэгэхээр тэр санхүүгийн чанартай хэрэгслийг гаргахад тийм ээ гаргахад гадаадын бирж дээр байгаа компаниуд манай дээр хувьцаагаа зарах манай үндэсний томоохон компаниуд Монголынхаа бирж дээр гаргах, гадаадын бирж дээр хувьцаагаа арилжаалах ийм онцлогтой юм байна. Тэгэхээр бол илүү нөгөө бүтээгдэхүүний чанар сайжраад стандарт нэмэгдээд тодорхой өндөр биржийн шалгуур шаардлага хангасан бүтээгдэхүүн гараад ирэхээр тэрийг сонирхсон, тэрний судалдаж авъя гэсэн, тэрүүнд хөрөнгө оруулахыг сонирхсон хөрөнгө оруулагч нар бол гарч ирдэг. Тийм ээ. Тэгэхээр бол энэ бол өөрөө энэ Монголын аж ахуйн нэгжүүдийн бас хөрөнгө татах тийм боломж олцоог бол нэмж байгаа. Дээрээс нь энэ JICA-гийн төсөл бол дотоодын манайх бол бас нөгөө үндэсний аж ахуйн нэгжүүд ингээд хувьцаа гаргын санхүүгийн ишүүн нөхөөсөр татах боломж байдсан байна гэдэг ингээд сүүлийн үеийнээс их сонирхдаг болсон. Тэгээ яг яаж гарах ёстой, ямар баримт материалаа бүрдүүлэх ёстой, тайлагналын үед ямар байх ёстой, нягтлан бодох бүртгэл, нөгөө санхүүгийн тайлан аудит нь яах ёстой ингээд ийм мэдхгүй юм маш их толгардаг. Тэгэхээр эднэр дээр нь бол тухайлбал JICA-гийн төсөл бол хэд хэдэн компаниуд үндэсний томоохон тийм сонирхол бүхий компаниудтай ярилцаад тэр мэдээллүүд дээр нь зөвлөд туслаад шаардлагатай зарим мэдээллийн одоо боловсруулахад нь оролцоод төслийн хүрээнд ийм ажиллагаанууд бол бас явагдаж байгаа. Цаашд бол энэ бол бүлээн өргөн хүрээнд ажиллагаа явагдана. Тэгэхээр манайхан ч бол одоо үндэсний томоохон компаниудаас эхний 1-2 компаниуд хувьцаа гаргаад давхар бүртгүүлээд ингээд явбал дараагийн аж ахуйн нэгж бол өө эн чинь нэг ийм болж байгаа юм байна тий. Өөрөөр хэлбэл нэг тийм загвар маягийн хэд хэдэн сайн компаниуд гаргах юм бол одоо бид энэ эцсийн одоо зорилго юм да энэ биелэн. Нөгөө талаасаа бид нар бол одоо улсаараа л хөрөнгө мөнгө нийл тийм ээ эрэл хайгуулал байж явуулж штэ тий. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд мөнгө татах, хөрөнгө босгох, хөрөнгө авчрах хамгийн гол гарцуудын нэг бол энэ гадаадад хувьцаа, гадаадын бирж дээр хувьцаагаа болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд гаргаж, арилжаалж тэр татсан мөнгөө Монголын зах зээл дээр оруулж ирж одоо шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл ажлын байр бий болгох энэ зарц ингээд санхүүжүүлэл явах. Тийм л хамгийн гол зорилготой төсөл юм байна. Өнөөдрийн байдлаар одоо гадны хөрөнгөний зах зээл дээр хичнээн за ер нь бол Монголын нөгөө уул уурхай дагсан бизнесүүд нэлээ амжилттай одоо гэх юм уу да явж байгаа. Тэрийг бас гадныхыг сонирхож байна. Тэгээ уул уурхайн чиглэлийн гинх компаниуд нэг 60 орчим компани гадаадын Торонто, Австрал, Гонконг, Лондонгийн биржүүдэд нийтийн саяны миний нэр дэвтсэн 4 биржүүдтэй 60 орчим компани хувьцаа гаргаад арилжаалсан байгаа үндэсний компаниуд. Эднэр бол шууд одоо гадаадын биржээр Монголд байгуулагдсан Монгол үйл ажиллагаа явуулдаг компаниуд шууд гадаадын биржээр хувьцаа гаргаад хөрөнгө босгоод тэргээ Монголд бас нөгөө үйл ажиллагаа санхүүжил явж байгаа. Нөгөө талаасаа Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд, бирж дээр бүртгэлтэй компаниуд давхар хувьцаагаа бас давхар хэд хэдэн орны бирж дээр арилжаалах тийм боломж бол байдаг. Тухайл одоо бидний мэдэх Apple гэдэг юм уу тийм Toyota гэдэг юм энэ компаниуд бол 2-3 тийм томоохон биржүүдээр хувьцаа зэрэг арилжаалагчдаг. Ийм онцлогтой компаниуд л зөвхөн бидний үндэсний компаниудад бол жижиг байна тийм ээ. Гэхдээ өргөжих, тэлэх тийм сонирхолтой хэд хэдэн компаниудаас гарсан амжилттай явж байгаа тийм. Тэгэхээр тэр хүрээнд бол энэ төсөл хэрэгжээд ингээд явах юм аа. Японтай хамтарч байгаа гэж чинь зөвхөн Японы хөрөнгөний зах зээл их боломж байдаг бол. Японы Токиогийн хөрөнгөний бирж бол нийт зах зээлийн үнэлгээгээр дэлхийд 3-т ордог бирж. Өөрөөр хэлбэл Нью-Йоркийн хөрөнгөний бирж бол одоо маш өндөр өссөн. Түүний дараагаар үндсэндээ ордог ийм том нэр хүндтэй маш тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Хөрөнгө оруулагч нь маш тогтвортой байдаг. Ийм зах зээл. Боломж юу юу маш том боломж байгаа тийм. За баярлалаа. За баярлалаа. Амжилтсан. За төв студитэйг эргээ холбогдъё. Баярлалаа. Тэгэхээр хангар студид өнөөдөр